За сайн байцгаана уу. Физикийн тулгуур ойлголтууд богино хэмжээний цуврал хичээлийн 4-р хичээл. За энэ удаагийн сэдв бол цахилгаан орон гэж юу вэ гэсэн сэдвээр ярилцъя. Физик орон гэдэг бол бүх төрлийн физик хэмжигдэхүүнийг орон зай болон цаг хугацааны дотор хэрхэн түгэнд харахж байна вэ гэдгийг харуулснаар нь тодорхойлж болно. Жишээлбэл энд дэлхийн газрын зураг дээрх температурын оронг харуулсан байна. За мэдээж өвлийн улирал учраас Евраз буюу одоо их газар маш их хүйтэн байгааг нь хөх болон бэхэн ягаан өнгөөр харуулсан байгаа. За тэгвэл экватор руу нэмэх градустай гэдгийг ногоон өнгөөр ингээд цаашаага өшөө халуун болоод ирэхээр шар улбар шар ингээд бүр улаан хүрэн өнгөөр тэмдэглэснийг харж болно. Жишээлбэл Австральд бол маш өндөр температуртай буюу нэмэх 40 градус халуун байгааг харж болох нэ. За энэ бол температурын оронг газрын зураг дээр хэрхэн харуулсан бэ гэдгээр харагдаж байна. Тэгэхээр энэ температур маань бол орон зайд таран төгөхтэй өөрөө скаляр хэмжигдэх учраас энэ үүсгэж байгаа орон нь хүртэл скаляр орон байдаг бахнэ. За тэгвэл вектор орны тухай авч үзье. Тэгэхээр вектор хэмжигдэхүүн гэдэг маань бол өөрөө чиглэлтэй тодорхой хэмжээтэй хэмжигдэхүүнийг хэлдэг, тийм ээ. За тэгэхээр вектор орны хамгийн тод жишээ бол гравитацийн орон буюу таталцлын орон байна. Зураг дээр бол дэлхийн таталцлын оронг мөн сарны таталцлын оронтой хамтд нь харуулсан байна. Тэгэхээр энэ зураг дээрээс бол бид нар юуг ойлгож болох вэ гэхээр сарны орчин морийга дэлхийд ойртохоор чигээрээ болж байгаа хөхөнгийн сумнуудыг бол бид нар хүчний шугам гэж нэрлэдэг. Тэгэхээр хүчний шугам бол таталцлын орноос хамаарч морийдөг болох нь харагдаж байна. За мөн хаанынд улбар шар дуу өнгөөр тодорхойлсон одоо хүчний шугамтай перпендикуляр чиглэл байрлсан моринууд байгаа. Энийг нь бол ижил потенциалт гадаргуу гэдэг зураасууд байна гэсэн. За бид нар дараа нь бол энэ ижил потенциалт гадаргуугийн тухай тодорхой ярих учраас түр ингээд орхив. Цахилгаан оронд ч гэсэн мөн ижил потенциалт гадаргуу гэж байдаг бахнэ. За тэгвэл энэ оронд ямар нэгэн M масстай бие ороод ирэх юм бол тухайн тэр яг байгаа байрал дээр нь хүчний шугам хаашаа чиглэсэн байна. Тэр зүгт хүч үйлчилнэ гэсэн. Тухайлбал энэ M масстай бие саранд ойрхон боловч сар руу татагдахгүй. Дэлхийн масс хамаагүй том учраас бас тодорхой хүчээр үйлчилж байгаа. Ингээд энэ сар дэлхий хоёрын дундуур чиглэлтэйгээр F хүч үйлчилж байгааг бол хүчний шугам харуулсан байна гэсэн. За тэгвэл цэнэгүүдийн хоорондох харилцан үйлчлэлийг дамжуулж байгаа цахилгаан орны тухай аваад үзье. Тэгэхээр эерэг ба сөрөг цэнэгүүд хоорондоо мөн харилцан үйлчлэлснээр тэдгээрийн хооронд хүчний шугамуд үүсдэг. Тэгэхээр хүчний шугамуд дээр дорын нэг цэг сонгоод авах юм бол тэр цэг дээр эерэг цэнэгээс үйлчлэх хүчний чиглэл, сөрөг цэнэгээс үйлчлэх хүчний чиглэл гэсэн хоёр шугамыг татаж болно. Тэгээ энэ дээр тухайн цэгт байгаа хүчний чигийг илэрхийлсэн нэг хэмжигдэхүүн авч үздэг нь орны хүчлэг гэдэг хэмжигдэхүүн байдаг. Тэгэхээр улаан цэнэг дангаараа байсан бол улаан сумны дагуу хүчлэг буюу цахилгаан орны чиглэл байна. Харин сөрөг цэнэг болох хөх цэнэгийн хувьд хөх цэнэг рүүгээ чиглэсэн хөх вектор болох цахилгаан орны хүчлэг үүснэ. Тэгэхээр хоёулаа нэгэн зэрэг оршиж байгаа учраас энэ хоёрын нийлбэр цахилгаан орн гэсэн ийм хэлбэр үүсдэг. Энийг бол бид нэр вектор орны нийлбэр буюу улаан хөх хоёр векторыг хооронд нь нэмээд гаргаж ирж байгаа вектор юм. Тэгэхээр энэ нийлбэр вектор бол хүчний шугамдаа шүргэгч чиглэлээр зурагдсан байгааг анзаарч харж болно гэсэн. Хар векторын чиглэл бол энэ хүчний шугамын шүргэгчээр байрлсан байна. Тэгэхээр хөх цэнэг буюу сөрөг цэнэг рүү ойртох тусам цэнэг рүүгээ чиглэсэн хүчлэг бий болно. Улаан цэнэг рүү ойртох тусам улаан цэнэгээс гадагшаа чиглэсэн хүчлэг бий болно гэсэн өөрчлөлтийг нь илэрхийлсэн ийм морий бий болдог. Тэгэхээр энэ морийг бид нар цахилгаан орны хүчний шугамуд гэж хэлдэг байна. Тэгэхээр манай вектор цахилгаан орн маань бол орон зай цаг хугацаа дотор чиглэлтэй хэмжигдэхүүн байх нь шүү дээ. Хасахгүй цэнэгтэй бөмбөрцөг оршин байжээ гэж бодъё. Энэ хасахгүй цэнэгтэй бөмбөрцөгийн ойр орчимд ямар нэгэн цэг сонгож авах юм бол тэр цэг дээр цахилгаан орн бий болсон байна. Энэ том Q цэнэгийн үүсгэсэн цахилгаан орн гэсэн үг. Мэдээж сөрөг цэнэгтэй цахилгаан орн учраас хасахгүй цэнэгтэй бөмбөрцөг рүүгээ чиглэсэн ийм
орны хүчлэг бий болох ёстой. Тэгэхээр энэ цахилгаан орны хүчлэг дотор нэмэхгүй цэнэгтэй өөр нэгэн цэнэг жижиг цэгэн цэнэг ороод ирэх юм бол том күү цэнэгээс жижиг күү цэнэгийг татсан хүч үйлчлэх ёстой гэсэн. Тэгэхээр энэ хүчийг бол бид нэр өмнөх үзсэн колоны хуулиараа илэрхийлэх юм бол ийм хэлбэртэй байна. F тэнцүү K гүржих нь 2 цэнэгийн үржүүр, хуваах нь R-ийн квадрат, хоорондын зайн квадрат гэсэн үг. Харин энийг бид нэр цахилгаан орны зүгээс нь хүчийг бас илэрхийлж болно. Жишээлбэл тэнд том күү цэнэгийн үүсгэсэн E гэсэн цахилгаан орны хүчлэг байсан гэж үзвэл түүнийг жижиг күү цэнэгээр үржүүлэхээр түүнд үйлчлэх F хүч тодорхой болох ёстой. Тэгвэл энэ хүчлэг маань энэ хүчний зүгээс нь илэрхийлэх юм бол хүчийг хуваах нь жижиг күү болох нь энэ томьёоноос маань шууд харагдаж байна гэдгийг бид нар мэдчихэв. Энэ томьёоноос энэ томьёо гараад ирж байна. За эндээсээ бол бид нар цахилгаан орны хүчлэгийн нэгжийг тодорхойлж болно. Дээр хүч байгаа учраас нэгж нь ньютон, доор цэнэг байгаа учраас кулон. Тэгэхээр ньютоныг хуваах нь кулон гэсэн нэгжтэй цахилгаан орны хүчлэг гэдэг хэмжигдэхүүнийг бид нар тооцдог байна. Энэ маань бол өөрөө вектор хэмжигдэхүүн чиглэлтэй гэдгийг бол түрүүн хэлсэн. Тэгвэл энэ хүчийг Q цэнэгт хувааж байгаа хэлбэрээ энэ томьёогоор илэрхийлээд харъя. E цахилгаан орны хүчлэг нь F хүчийг Q цэнэгт хуваана гэд нэгийг хуваах нь Q цэнэгээр хүчнийхээ энэ томьёог үржүүлж бичсэн байна. Тэгэхээр эндээс ойлгомжтой Q цэнэгүүд хураагдчихна нэг хэмжигдэхүүн учраас ингэхээр юу үлдэж ийн вэ гэхээр цахилгаан орны хүчлэг гэдэг маань бол K гүржих нь том Q хуваах нь R квадрат. Тэгэхээр эндээс бид нар юу гэж дүгнж болох вэ гэхээр цахилгаан орны хүчлэг маань зөвхөн том Q цэнэгээс хамаарах болохоос жижиг Q цэнэгээс огт хамаарахгүй. Тэгэхээр энэ томьёог анхлан харсан хүүхдүүд маань цахилгаан орон жижиг Q цэнэгээс уруу хамаарат байгаа мэт ойлгодог. Үнэн хэрэгтээ бол хүч цэнэг хоёр бол хоорондоо шууд хамааралтай байгаа. Тэгэхээр жижиг Q цэнэг ихсвэл хүч мөн ихсэн, жижиг Q цэнэг багасвал хүч мөн багасна. Тэгэхээр энэ хоёрын харьцаа Q цэнэгээс хамаарч өөрчлөгдөхгүй E хэвээрээ байна гэдэг нь ойлгомжтой зүйл. Тэгэхээр зөвхөн цахилгаан орны хүчлэг маань бол зөвхөн том Q цэнэгээс хамаарсан ийм хэмжигдэхүүн юм аа гэж ойлгох хэрэгтэй. Тэгвэл энд том Q цэнэгийн цахилгаан оронд жижиг Q цэнэгийг оруулж ирж байгаа учраас энэ жижиг Q цэнэгийг бид нэр цахилгаан орныг одоо шалгах цэнэг гэж нэрлэж байгаа. Орон байна уугүй юу гэдгийг мэдэрч болох цэнэг гэж хэлж болох нь шүү дээ. За тэгэхээр цахилгаан орн гэдэг маань бол одоо бүрэн тодорхойлогдлоо. Цахилгаан цэнэгүүдийн хоорондын харилцан үйлчлэлийг цаг хугацаа орон зайн дотор зөөвөрлж буй чиглэлтэй хэмжигдэхүүнийг цахилгаан орон гинэ гэж. Цэгэн цэнэгийн цахилгаан орон маань бол цэнэгээс холдох тусам R квадрат хэмжээгээр сулардаг учраас холдох тусам маш хурдан буурна. Цэнэг рүү ойртох тусам бол ихснэ гэдгийг бид нэр саяны томьёоноос бол харлаа. За тэгэхээр цахилгаан орон маань бол эрэг цэнэгийн хувьд бол гадагшаа чиглэсэн орон байдаг. Энд бол орны хүчлэгийн чиглэлийг тодорхойлж өгж яах гэсэн үг. Сөрөг цэнэгийн хувьд бол дотгошоо буюу цэнэг рүүгээ чиглэсэн ийм цахилгаан орны хүчлэг байдаг гэдгийг мартаж болохгүй нэ. За тэгэхээр цахилгаан орны хүчлэгийн векторууд эрэг цэнэгт гадагшаа, сөрөг цэнэгт дотгошоо чиглэнэ гэж үзэх нь шүү дээ. Харин цэнэгээс холдох тусам векторын урт зайн квадратаар богиносноо. За тэгвэл цахилгаан орны хүчний шугамуд болон цахилгаан орны урсгал гэдэг ийм хоёр хэмжигдэхүүний тухай дахиад тодруулъя. Тэгэхээр эрэг сөрөг цэнэг эхний нэгдүгээр хувилбар дээр сөрөг цэнэг эрэг цэнэгийн ойролцоо ингээм хамт байж ах юм бол эрэг цэнэгээс гараад сөрөг цэнэг дээр очиод дуусдаг ийм цахилгаан орны хүчний шугамуд бий болно гэсэн үг. За энэ нь бол цахилгаан орны хүчний шугам дуусчлаа гэсэн үг биш. Зурх талбай багтсан учраас орхисон байгаа гэж хэлж болно. Үргэлжлээд энэ хүчний шугам бол битүү шугам байна. Эндээс гарсан шугам ч гэсэн ямар нэгэн хэмжээгээр тойрч явсаар бод сөрөг цэнэг рүүгээ буцаж орж ирнэ гэдгийг анзаарах хэрэгтэй. За дараагийн зураг дээр бол хоёр эрэг цэнэг байхад хүчний шугамуд хоорондоо мөргөлдөд түлхэлцэх хүчний улмаас мориж нэг чиглэлтэй шахам болсныг параллел болсныг бол харж байна. Тэгэхээр цахилгаан орны хүчний шугам бол хизээч хоорондоо огтлцох ёсгүй. Ирээд тулах юм бол хоорондоо параллел хэлбэртэй болно гэдгийг эндээс анзаарч болно. Хавтгай цэнэг байна. Өөрөөр хэлбэл цэнэг хавтгайгаар жигд тархсан хэлбэртэй байх юм бол цэгэн цэнэгээс үүсч байгаа хүчний шугам хавтгай руу ойртох тусмаа бүгд хоорондоо параллел хэлбэртэй болж байгааг анзаарч болно. За дөрөв дэх зураг дээр бол бид нар хоёр хавтгайн хооронд үүссэн
цахилгаан орны хүчний шумуудыг харж байна. Тэгэхээр энэ бол бүгд хоорондоо параллел жигд тархсан байдаг учраас үүнийг бид нэгэн төрлийн орон гэж бас хэлж болдог. Өөрөөр хэлбэл аль цэцэг дээр очисон цахилгаан орны хүчлэг болон чиглэл өөрчлөгдөхгүй нэгэн төрөл байдаг орныг бид нэгэн төрлийн цахилгаан орн гэж хэлдэг байна. Тэгэхээр ерөнхийдөө бол юу гэж ойлгож болох вэ гэхээр нэгэн төрлийн цахилгаан орныг бий болгохын тулд хоёр хавтгай дамжуулагч ялтсыг ашигладаг байна. За энийг бол бид конденсатор гэж хэлдэг. Энэ тухай бол дараагийн тодорхой үзэх болно. За тэгвэл цахилгаан орны урсгал гэж юу хэлээд байгаа юм бэ? Хэрвээ бид энэ хоёр ялтсын хооронд байгаа цахилгаан орныг эерэг цэнэгээс сөрөг цэнэгтэй тал руугаа урсаж байгаа урсгал мэтээр төсөөлөх юм бол цахилгаан оронд урсгал гэдэг хэмжигдэхүүн орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ донд бүгдээрээ нэг А гэсэн талбай авъя. Энэ талбай бол хийсвэр талбай. Хийсвэр гэдэг нь бол ямар нэгэн материаллык зүйлээр сонгосон биш. Бид зүгээр хоосон огторгууд сонгож авч байгаа хийсвэр талбай. Тэгэхээр энэ маань бол цахилгаан оронд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин энэ А талбайгаар урсан гарч байгаа урсгалын хэмжээг тодорхойлё гэвэл бидэнд энэ томьёо хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл цахилгаан орны хүчлэгийн хэмжээг талбайгаар үржүүлэх юм бол цахилгаан орны урсгал гарна гэсэн. За тэгэхээр энэ талбай бол одоо урсгалтай перпендикуляр байх хэвээр. Тэгэхээр цахилгаан орны хүчлэг ба талбайн үржүүрийг цахилгаан орны урсгал гэсэн ийм тодорхойлолт гарч ирж байна. За тэгээд цаашлаад бид хэрвээ энэ хийсвэр талбай тодорхой өнзөгтэй байсан бол яах вэ? Өөрөөр хэлэх юм бол цахилгаан орны урсгалынхаа чиглэлд яг перпендикуляр биш тодорхой альфа гэсэн өнцгийг тухайн төрөний перпендикуляр байсан байрлалаас өөрчлөгдсөн гэж үзвэл энэ өнцгийн косинус урсгалд нөлөө үзүүлнэ гэсэн. Тэгэхээр энэ хавтгай эргэсээр байгаад цахилгаан орны урсгалтайгаа параллел болчих юм бол хавтгайгаар урсан гарах урсгал гэж байхгүй болно гэсэн. Энэ нэгэн хавтгай маань урсгалтайгаа параллел буюу альфа өнцөг нь 90 градус болох юм бол урсгал тэг болно. Тэгэхээр энэ маань бол өнцгийн косинусаас хамаарах юм байна гэдэг ойлголт гарч ирж байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. Тэгэхээр цахилгаан орны урсгал маань үндсэндээ юу болж байгаа нөхөр хүчлэгийн хэмжээг талбайгаар үржүүлэхдээ талбай өмнөх перпендикуляр байдлаасаа ямар өнцгөр хазаасан бэ гэдгийг косинусаар үржүүлж нийт урсгалыг гаргадаг байна. За ингээд анхаарлаа хандуулсан явдалд баярлалаа. Дараагийн богино хэмжээний хичээлээр уулзлаа баяр таа.